Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ Oreo кекстэй амтад аяган бэлуу хийсэн байгаа. Орцонд маань 1 ширхэг өндөг, 120 г сахар, 50 г цэцгийн дос, 20 г какао, 12 ширхэг Oreo кекс, 6 г нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 125 мл сүү, 100 г гурил орно. Бүх орцуудаа дор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд Oreo кексээ хутгаар зүсээд ингээд жижигэлчин. Дараа нь цэцгийн тосон дээрээ сахараа хийгээд нийлтлэн сайн миксердэн цэцгийн тос маань өрөөний хэмэнд маш сайн зөөлрсөн байх ёстой. Одоо дээрэс нь өндгөө хийгээд үргэлжлүүлэн сайн миксердэн бүх орцууд маань ижилхэн өрөөний хэмтэй байх ёстой. Тэгэхгүй бол аль нэг нь хүйтэн байвал цэцгийн тос маань ялгараад арзайчдаг байгаа. Ийм болохоор нь гурилаа какао нунтаг хөөлгөгчөө хооронд нь холиод дээрэс нь хийгээд мөн сүүгээ хийгээд үргэлжлүүлэн холино. Одоо дээрэс нь Oreo кексээ хийгээд сайн хутгаж холиод аяган бэлууны хэвэндээ 12 хэсэгт жигэд хувааж шийнэ. Ийм болохоор нь урьдчилж халаасан шарга шүгээн дээр доороос нь 170 градусд 20 минут болгоно. Одоо хөргөө төр тавьчихна. Энэ хооронд кремээ бэлтцгээе. Орцонд маань 10 ширхэг Oreo кекс, 30 г сахар, 2 ууд крем өтгөрүүлэгч, 1 ууд ванилийн сахар, 150 г крем чиз бэслэг, 300 мл сүүн крем буюу whipping крем орно. Эхлээд Oreo кексээ буталч нунтаглана. Ийм бутлагч машинаар жижигэлж болно. Эсвэл уутанд хийгээд элдүүрээр илдээ жижигэлжиж бас болно. Дараа нь кремний уутанд хийгээд шахах болохоор маш сайн нунтаглах ёстой. Одоо сүүн кремэн дээрээ сахараа мөн крем өтгөрүүлэгчөө хийгээд өтгөртөл нь миксердэн. Дараа нь бясалган дээрээ ванилийн сахараа хийгээд бага зэрэг миксердээд дээрээс нь сүүн кремээ бага багаар хийгээд зөөлөн хутгаж холино. Ийм болохоор нь дээрээс нь нунтгалсан Oreo кексээ хийгээд нийлтлэн сайн холино. Одоо бэлэн болсон кремээ кремний уутанд хийгээд ийм хушуугаар жигэж шахаад өгнө. Ийм болохоор нь дээрээс нь хэдэн ширхэг Oreo кекс таллаж тавиад чимэглээд өгье. Ингээд Oreo кекстэй амтад аяган бэлуу манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.